Монгол улсад хэвлэлийн эрх чөлөө төдийдэн сайнгүй ч хэвлэл мэдээллийн зах зээлийн чөлөө төрсөлтөнд сул байгаа хэдий ч чанартай сэтгүүл зүрх эрхэмлэж байгаа шин залуу эрч хүчтэй сэтгүүлчдийн эрүүн ирчгсэн байгаа юм а. За мөн хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг манлайж сэтгүүлчдийг сургаж чадахжуулдаг хараат бус төрийн бус байгууллага нэг бус байгаа нь Монголын сэтгүүл зүйд найдлага төрүүлж байна. Гэвч ерөн сурвалжлах сэтгүүл зүг өндөр өртөгтэй зардал ихтэй сэтгүүл зүй гэж үздэг. Яагаад гэхээр өдөр тутмын сэтгүүл зүгээс хамаагүй их хүч хөдөлмөр цаг хугацаа хөрөнгө санхүүг шаарддаг юм. За тийм учраас хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд тэр болгон хүч хөдөлмөр цаг хугацааг зарцуулах дуртай байдаггүй. Нэг үгээр ерөн сурвалжлах сэтгүүл зүг телевизийн редакцууд аль болохоор хойш нь тавьдаг. Харин түүний орон захиалгат мэдээ нэвтрүүлгүүдийг илүү таашаагаад байгаа нь өнөөгийн энэ олон телевизэдийн ганц барьж байгаа алдаа юм а. За захиалгат нэвтрүүлэг мэдээ нь өөрөө ерөн сурвалжлах биш хэн нэгний нэр хүндэд халдсан хит нэг талыг барьсан бусармаг үйлдэл болчиход байгаа юм. Гэвч арилжааны телевизүүд огшин тогтохын тулд жинхэнэ хэвлэл мэдээллийн салбарыг хүн гүтгэх доромжлох нэг том зэвсэг болгоод байна. Дээрээс нь хэн нэгэн эрх дархтны мэдэл телевизийн эрхийг өгснөөс үүдэн телевиз өөрөө утгаа алдаж уран бүтээл болон жинхэнэ сурвалжлага мэдээллийг бэлтгэхэд хүндрэлтэй бэрхшээлтэй болж байгаа юм а. За яг өнөөдөр ийм л байдлаар хэвлэл мэдээлэл ажиллаад байгаа тул нөгөө дөрөв дэх засаглал гэсэн хүндтэй эрхэм нэр хүндээ алдаж нийгмийг цэвэрлэх ёстой хотч нохооноор хэн нэгэн хүний бууны нохоо болж хуурж байгаа юм а. За тиймээс манай хэвлэл мэдээллийн салбар жинхэнэ эрен сурвалжлах орон зай дутаж байна. Дээрээс нь олон улсын байгууллагуудад Монголын сэтгүүлчдийн ур чадвар дутдаггүйч дэмжлэг нь учир дутагдaltaй байгаа юм а. Дэлхийн ерөн сурвалжлах сэтгүүл зүйн чиг хандлага бол одоо хамтын ажиллагаа руу явж байна. Сэтгүүлчүүн өмнөх одоо 50 жил 100 жилийн түүхэнд ч гэдэг юм уу чөлөө твэрлэлийн түүхэнд бол ерөн сурвалжлах сэтгүүлч нар дандаа ганцаараа бие дааж ажилладаг мэдээлэлээ нууцлахын тулд одоо бол технологийн боломжууд бидэнд гарч ирж байгаа болохоор илүү хил дамнаж тэр цэсмээ одоо хил дамнсан корпорацууд за улс төрчдийн одоо өөр газар эзэмшиж байгаа одоо өмч хөрөнгө за эрх мэдлээ хэтрүүлсэн дээд түвшний авилга гэдэг юм уу энэ сэдвүүдийг бол онцолж олуулан ажиллахыг бол чухалчилж үзэж байгаа. Тэр цэсмээ одоо олон улсын ерөн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум одоо сүүлийн 2 төсөл дээр бол 300 гаруй сэтгүүлч одоо 70-аад хэвлэл мэдээллийн байгууллага одоо 90 гаруй оронд бүгдээрээ нийлж урт хугацаанд нэг хөтөлбөр дээр одоо ажиллаж байгаад зэрэг мэдээлэл гаргах гэдэг юм уу тийм стратеги баримталж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар бол манад ерөн сурвалжлах сэтгүүл зүй дөнгөж эхэлж байна. Тэгэхээр бүтээлүүд гарч ирэхээр бол тэрэн дээрээс бол мэдээж хэрэг салбарын хамт олон үзэгчид бол дүгнэлтээ өгнө. Манад бол одоо англи хэлтэй болон одоо мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалж чадах сайн их сурвалжтай туршлагатай сэтгүүлч нар бол ерөн сурвалжлагыг бол миний бодлоор бол хийж гин гэж үзэж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд зарлаад танаж оронтойгоо цомтох бодлого түлхүү барьж байгаа тул шанартаа даацтай сэтгүүл зүйн бүтээл хомсдож байна. Тийм учраас хараат бус ерен сурвалжлах сэтгүүл зүйн ач холбогдол хизээнээс өндөрсөж энэ чиглэлээр дагнасан хэвлэл мэдээллийн болон ашигын бус байгууллагууд хүчээ авах хэрэгтэй байна. Үүний тулд хараат бус жинхэнэ ерен сурвалжлах чиглэл рүү ажиллах нь чухал. За ингэхдээ баримттай нотлохотой хуулийн байгууллагад очиод бүдэрдгүү гэх мэт чухал хэмжүүрийг давах хэрэгтэй болдог юм. Ер нь бол хэвлэл мэдээллийн одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа 98 онд батлагдсан хэвлэлийн эрхчлөөний тухай хуулийн дагуу хэвлэл мэдээллийн байгууллага өөрсдийнхөө нийтэлж нэвтрүүлсэн агуулгыг хариуцна гэсэн ийм хуультай байгаа. Тэгэхээр тухайн байгууллага сэтгүүлч биш. Тухайн байгууллага нь энэ хариуцлагыг үүрэх ёстой. Өөрөөр хэлбэл энэ юу гэсэн үг вэ гэхээр захиалгат мэдээлэл битгий ав. Хэрвээ энийг сурталчилгаа гэж үзэж байгаа бол энэ бол сурталчилгаа гэдгийг ил тодоор танигдахуйц одоо хаягл. Тэгэх юм бол энэ бол зар сурталчилгааны тухай хуулийн дагуу шийдвэрлэгдэх ёстой байгаа. Өөрөөр хэлбэл сэтгүүл зүйн бүтээл хэлбрээр гаргаад энэ бол төлбөртэй юм уу захиалгатай гэдгийг олон нийтэд зарлахгүйгээр сэтгүүл зүйн агуулга түгээж байгаа юм шиг одоо төлбөртэй мэдээлэл түгээх юм бол хариуцлага нь хэн дээр унах вэ гэхээр нөгөө хэвлэл мэдээллийн байгууллага дээр л. Өнөөдөр дэлхийд Панамын баримтыг дэлгэсэн олон улсын сэтгүүлчдийн ерен сурвалжлах багт Монголын талаас одоогор 2 сэтгүүлчд хандсан гэсэн мэдээлэл ирлээ. Гэхдээ нэр бүхий 2 сэтгүүлч яг ерен сурвалжлах талдаа бас л нөгөө захиалгат мэдээллийг бэлтгэж байна. Ерен сурвалжиж байгаа хэрнээ захиалгаар хөдлөөд байгааг нь Монголын сэтгүүлчид байлгах хэрэгтэй гэж байгаа юм. За тэрнээс бас дэлхийд Монгол сэтгүүлчдийн ур чадвар доогуур ороод хоцроод гүгээд яваад байгаа зүйл байхгүй гэж байгаа юм а. Хэрвээ өнөөдөр хэвлэл мэдээллийн салбар болох телевиз болон сайт сонингууд өөрсдөө ерен сурвалжлах албатай болж чадвал
Монгол ийм их дур зоргоор улсын мөнгө идэх нөхдөө цөөрнө гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хэн нэгэн их дархтан төрийн өндөр албан тушаалд суусан нөхрийг үнэхээр хууль бус үйлдэл хийгээд байгааг нь урт хугацаанд баримтжуулаад хөдлөшгүй нотлох баримтыг нь олон нийтэд дэлгэж чадвал нийгэм тэр хүнийг зүгээр өнгөрөөхгүй нь ойлгомжтой юм а. За тиймээс сэл мэдээлэлд эрх чөлөөг нь олго, эргүүлээд төрийг цэвэрлэх, цаашдад улс их орноо аварч авилгагүй, лоббигүй, офшоргүй төр засгийг бий болгож чадах том зэвсэг бидэнд байна гэж харж байгаа юм. Майд цэцэг мэдээллээ.